12 дугаар сар болоо итгэл найдвар хүсэл мөрөөдлийн сар юм. Олон улсад шинэ жилийн баярыг өгтөн хүүхдүүдийг баярлуулахаар тоглоомоо хандивлах, шидэд хайрцагт бэлэг бэлтгэх, Giving Tree Angel тэрэг буюу хүслийн модыг худалдааны төв сургуулиудад байрлуулад хүүхдүүдийн хүслээ бичсэн картныхын дагуу бэлэг бэлтгэн өгдөг. Энэ мэт улс орон бүрд өөр байдлаар шинэ жилийн баярыг өгтаад хүүхдүүдийг баярлуулдаг уламжлал бий. Тэгвэл Баянгол дүүргийн хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын хилцээс энэ жил хүслийн захиа бичих хайрцгийг дүүргийнхээ хороо сургуулиудаар аялуулжээ. Өнөөдөр тэд ирсэн захиануудаа задлалаа. Намайг Сондор гэдэг. Би Баянгол дүүргийн цэцэрлэгийн дундын веб бүлэгт суралцдаг. За өвлийн өвгөөс хүсэх зүйл бол би саяхан үсээ авахуулаад мөнгөн толгойтой болсон юм аа. Одоо гоё үстэй болохыг маш их хүсэж байна. Хүслийн захиаг минь заавал биелүүлж өгөөрэй гинэ. За тэгэхээр өөрөө охинтой болохоор энэ захиаг бол би хүслийг нь биелүүлж гоё урт үстэй болгоно. За баярлалаа. Тэгэнгүүтээ удирдлагатай тоглоом машин өсөж байгаа. Надад тийм ч их хүсэх зүйл байхгүй. Учир нь би дутах зүйлдээ сайхан амьдарч байгаа. Ээждээ шинэ өвлийн малгай авч өгмөр байгааг тооцохгүй бол шүү дээ. Яагаад ээж маань ээждээ малгай авч өгмөр байгаа вэ гэвэл ээж минь 6 жил нэг малгай өмсөж байгаа. Би нэг удаа малгайг нь өмсөж яваад алга болгочихсон юм аа. Тиймээс тачгансан хүйтэн үйл ээжийн долгойг үзхийн явахыг хармааргүй байна. Өдөр шөнөгүй ажиллаж жаахан авсан цалингаараа амьдралаа болгож байгаа шүү дээ. Аав минь тустай амьдралгаа гэсэн байна. Тэгээд энэ захааны хүүхдийн хам хүслийг бол өрчлөлтөн би өөрөө хариуцж аваад биелүүлэе гэж бодож байна. Ийхүү Баянгол дүүргийн хүүхдүүдийн бичсэн хүслийн захиануудыг биелүүлэх хэзэд эхнээсээ ажилдаа орж байгаа нь энэ юм. Сайн байна уу ахагч нараа? Энэ захидал очиж би үеийн мэндийг хүргье. Би 96 дугаар сургуульд сурдаг. Миний би яагаад энэ захидлыг бичих болсон бэ гэвэл манай эмээ тэртээ 1957 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн байдаг. Энэ өдөртөө давхцаж уурхачдын баяр тохиодог. Эмээ маань уул уурхайн салбарт ажиллаж байгаад тэтгэвртэй гарсан юм аа. Бас зул сарын баяр давхар болдог болохоор бид мартагдчихааргүй төрсөн өдөр тэмдэглэдэг. Одоо миний хүсэл бол эмээгээ баярлуулж цэцгийн баглаа гоё бэлэг өгөх гэсэн юм аа. Эмээгээ баярлуулах гэсэн өчүүхэн миний хүслийг биелүүлж өгөөрэй гэж хүсэж байна. Та нартай ажлын амжилт, эрүүл энхийг хүсье өрөөё гэсэн байна. За би энэ хүүхдийн хүслийг биелүүлээд эмээд нь цэцэг авч өгье гэж бодлоо. Би нөгөө өөрөө эмээтэй байж үзег болохоор эмээ баярлуулж үзмээр. Ингээ уучлаа бодъё. Хүүхдүүдийн хүслээ бичсэн захианаас таач бас сонгоод бяцхан хүүхдүүдийн хүслийг биелүүлэх боломжтой.